Энэ удаагийнхаа бичлэгээр 2019 оны драм төрлийн Spread Your Wings киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэд эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаан олголт, унжава машинаа урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж, дээр нь бүр хосороо гадаадад аялах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины худалдааны төвд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн байршлаасаа шууд мэдээлэл авч 2 цагийн дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн давлах 75 18 18. Бодит түүхээс сэдвлэн бүтээв. Томас хүү эцэг эхийг нь салах үед ээж Полагийн хамт хотод амьдрах болжээ. Түүний эцэг Кристиан шууд судлаач бөгөөд ховцсон шуудыг аврахын тулд шинэ нүүдлийн зам төлөвлөсөн боловч орон нутгийн засаг захиргаа түүний санааг үл ойшооно. Гэсэн ч Кристиан шантралдаггүй Бьорн гэх найзтайгаа нийлж 20-од зэрлэг галун өндгөн дээр энэ аргаа хэрэгжүүлэхээр шийдэв. Томсын ээж ажиллаар нэг тийш явах гэж байгаа болохоор Томсыг аав дээр нь хэсэг хугацаанд орхихоор боллоо. Ээж нь Томсыг аав дээр нь хүргэх үед Кристиан шуудад зориулсан этгээд хувцас өмссөн байх бөгөөд Томсын урам шуудлаа хуурна. Түүнийг бүрч гонсойлгосон зүйл нь ямар ч Wi-Fi байсангүй. Кристиан засраг долгион шуудад муугар нөлөөлж магадгүй гэж үздэг болохоор гэртээ ямар ч интернет сүлжээ байлгадаггүй юмсанжээ. Харин Кристианы ингэж хувцасласан шалтгаан бол зэрлэг галун өндөг хагарах үед дэгдэхэнүүд түүнийг ээжигээ гэж бодоод байнга дагаж хожим нь түүний араас нисэх болно гэж үзэж байлаа. Полад хэлэхч болцсонгүй. Ээж нь яваад удаачгүй байхад Томас уйдаж эхлэнэ. Аав нь байнга л гадаа ажилтай байж Томас яг юу хийгээд байгааг нь огтхон ч ойлгохгүй байлаа. Томас гэр дотуура дэмэл холихсоор өдөр нь шумуул түүнийг зовоож шөнө нь хархнууд түүнийг унтуулахгүй ядаж байхад сүлжээч байхгүй. Нэг өдөр үйдсэн Томас сонсож байсан чихвчээ нугасны өндгөнд зүүлгэснээр энэ түүх эхлэх болно. Санамсаргүй байдлаар галууны өндгнүүдийг хагарах үед дэрэгдэн байсан Томас одоо яах ч аргагүйгээр тэдний ээжийн үргийг нь гүйцэтгэх хэрэгтэй болсон бөгөөд аав шиг инэдмийн хувцас өмсөд аав шиг гадаа ажиллаж эхлэнэ. Кристиан хожим шууд нисэхэд бэлэн байх үүднээс агарын глайдераа өдөр болгон тестлэж шалгах бөгөөд харин Томас агарын глайдертай адилхан чимээ гаргадаг тэрэг түрж дэгдэхэнүүдийг дасгав. Кристиан тэднийг тээврийн чиргүүлд ачиж хойд туул руу аваачих төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр шууд үүнийг өөрсдийн гарал үүслийн газар гэж ойлгоод анхны нисэлгээ тэр цэгээс эхлүүлэх болно. Шууд төрөлхийн араншингаараа өвлийн улиралд өмнөд зүгт нисэж цас хайлмагц хойд зүгт эргэн ирдэг. Энэ шилжилт хөдөлгөөний мөчлөг нь тэднийг амьд үлдэх үржих боломжийг баталгаажуулдаг байна. Түүний төлөвлөгөө нь Францаас хойд зүгээс Норвегийн хойд туйлын тойрог хүртэл машинтай аялаад дараа нь жижиг онгоцоор зэрлэг галуунуудыг өмнөх зүг хүртэл дагуулах байлаа. Тэд хойд тэнгис, Дайн, Герман, Люксембургийг даваад эцэст нь Франц руу гэртээ иргэн ирэх болно. Томас яагаад шулуун чигээрээ нисэхгүй тойрч яваад байгаа юм бэ гэж асуухад Кристиан өөрийн бодож байгаа зүйлээ хэлнэ. Шулуун зам нь маш олон хүний бүтээсэн саад бэрхшээлээр дайрч өнгөрөх тул шуудыг үхэл түргэж болзошгүй. Түүний маршрут хамгийн аюулгүй байдлаар бүтээгдсэн. Галуунууд нэг л удаа энэ маршрутаар нисэх юм бол тэд хэзээ ч үүнийг мартахгүй үргэлж энэ замаараа явах болно. Тэгэд үржиж ирэх жил нь илүү олон галуу энэ замд нэгдснээр уг төрөл зүйлийг мөхөхөөс нь аврах боломжтой болно гэж Кристиан өөрийн зориод байгаа зүйлээ хүүдээ тайлбарлав. Энэ бүхнийг сонссон Томсын сэтгэл нь хөдөлж дотор нь ямар нэгэн зүйл асах шиг боллоо. Тэр энэ бүхнийг өөрийн нүдээр харж гэрчлэхийг хүснэ. Тэр мөчөөс хойш Томас бүр илүү идэвхтэй байх болж тэр дэгдэхэнүүдэд буун дуунаас зүгтаах, сигнал дуугаргаж араасаа дагуулж сургах гээд бүхнийг хийсээр. Мөн Томас 20 дэгдэхийн дунд нэг ширхэг өөр төрөл зүйл байгааг анзаарна. Кристиан нугасны дэгдэхээ галуутай нэгдэж чадахгүйг мэдчихсэн болохоор тусгаарлаж эхэлсэн ч Томас түүнд Акка гэж нэр өгөөд бусадтай хамт өсгөхөөр шийдэв. Томас агаар усны глайдер дээрээ суугаад дохио өгөхөд дэгдэхэнүүд ээж рүүгээ гүйж ус руу ороод сэлж сурцгах бөгөөд усан дотор ч Томсыг яг л дагна. Кристиан маш ихээр сэтгэл хангалуун байв. Тэрээр төлөвлөгөө нь заавал биелнэ гэж итгэж байгаа нь түүний нүдний галнаас л харагдаж байлаа. Дэгдэхэнүүдтэй бүр ойр байх үүднээс Томас ямар ч эргэлзээгүйгээр ус руу орж тэдэнтэй хамт хөвөхөд байгальтай ойрхон байгааг нь харсан ээж Поланч сэтгэл хангалуун байв.
Хэдхэн өдрийн өмнө гар утснаасаа салж чаддаггүй байсан хотын хүү одоо 20 шувууны ээжийн үргийг гүйцэтгэж тэднийг аврах ажил хийж байна. Пола хүүгээ өглөөний 8 цагт сэрдэг болсныг хараад бараг л шоконд орох шахаж маш их баярлаж байсан ч яасан ч түүнийг агаарын глайдерт суулгаж болохгүй гэдгийг Кристианд анхааруулна. Кристиан зөвшөөрсөн ч Пола яваад цагч болоогүй байхад Томаст яаж агаарын глайдерыг унах аргыг зааж өгөв. Томас аавынхаа зааврыг анхааралтай сонсож түүний анхны нислэг үлдсэн насандаа хизээч мартахааргүй хамгийн гоё дурсамж болж үлдэхээр тийм л сайхан байлаа. Өдөр хоног өнгөрч шууд өсөж өднүүд нь ургаж эхлэхэд тэд үндсэн ажилдаа бэлдэж эхлэнэ. Бүх юм бэлэн болоход галууга ачаад замдаа гарах ба тэдний хамгийн ихний зогсоол нь шувууны эмнэлэгт очиж вакцин хийлгэх байв. Үүний дараа тэд үргэлжлүүлэн хойд зүгийг чиглэн явах ба хэдэн улс дамжиж мянгаад километр явсны дараа Норвегт хүрлээ. Томсын харсан уулс болгон яг л уран зураг шиг харагдаж урт удаан аяллаа эцэст тэд зорьсон газараа ирэв. Орон нутгийн байгаль орчны цагдаа тэдэнд гарчлах халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс галуунуудад цусны шинжилгээ хийх дүрмтэйг тайлбарлана. Гол асуудал нь шинжилгээ хийх хугацаа нь 8 өдөр болдог. Тэр үед галуунууд цоочтой торон торигдох ёстой. Энэ нь Кристианы санааг хангалттай зоох шалтгаан болно. Учир нь зөвшөөрлийн бичигт музейн нарийн бичгийн дарга нууцаар тамга дарж өгсөн болохоор хэрвээ цагтаа амжиж ажиллаа дуусгахгүй бол бүх зүйл илэрч тэр баларх нь гарцаагүй. Тэр 8 өдөр хүлээж чадахгүй. Тийм болохоор нэм гарагт шууд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдлээ. Томас Кристиан хоёр галуунуудаа дагуулж анхны нислэгийг нь амжилттай хийлгэснээр Кристиан болон Томас нараа догдолж хөөрнө. Энэ мөчөөс хойш галуунууд энэ газрыг хизээч мартахгүй. Яг энэ анхны нислэг хийсэн цэг галуунуудын дурсамжинд нь үрдүүлдэж тэд ирэх хавар энд үүрээ засаж бас өндгөө дарах болно. Кристиан агаарын глайдертаа суугаад галуунуудыг дагуулад замдаа гарах гэсэн боловч галуунууд түүнийг огт дагсангүй. Бүр дор зүйл нь байгаль орчны цагдаа нар ирж аль хэдийн Парисын музейтэй холбогдсон Кристианы зөвшөөрөл худал гэдгийг мэдсэн байх бөгөөд галуунуудыг хурааж авах гэж байлаа. Энэ үед Томас галуунуудтайгаа нууранд хүүжсэн ба Кристиан холбоогоор хүүдээ төлөвлөгөө нь бүтлгүүтэж галуунуудыг нь хураахар болсныг бас тэдний аялал энд хүрээд зогсож байгааг хэлэхэд Томас маш шийдэмгий зоригтой алхам хийхээр шийдэв. Тэр шууд агаарын глайдер асааж завьтай байгаль орчны цагдаа нар ирэхээс өмнө хөөх үед энэ удаа галуунууд түүнийг дагаж нисэн. Кристиан дасралтгүй хүүгээ дуудаж зогсохыг хүсэж байсан ч Томас нэгэнт шийдвэрээ гаргасан байлаа. Агарт төрсэн Томас аавынхаа зааж өгсөн бүхий л зааврыг нь дагаж аль болох сандрахгүй байхыг хичээх бөгөөд энэ үед галуунууд түүнээс огтхон ч олдохгүй маш тэгш байрлалаар араас нь дагаж нисэн. Нар жаргах төгөх үед Томас нэг ирэг дээр бууж амархад галуунууд ч мөн түүний дэргэд хэвтэж амрав. Энэ хооронд Кристиан хууль зөрчсөн хэрэгээр байцаагдж түүнд ял ямар ч хамаагүй хүн л хамаатай байлаа. Полоч энэ мэдээг сонсоод шууд л замдаа гарч Кристиантай уулзаж түүнийг буруутгаж зөхрөнгөө барна. Томас гэнэт шууд нь үргэж явах үед ойролцох хатан дээр шилүүс байгааг олж харлаа. Томас дасралтгүй орилсоор шилүүсийг хөөж явуулаад маргааш нь замдаа гарна. Агаарын глайдерын түлшин дуусч байсан болохоор Томас зайлшгүй зогсож банкаа дүргэх хэрэгтэй болов. Тэр номын ногоон өнгөтэй нуурын дээгүүр нисэж өнгөрөөд нэгэн жижиг хотод газардахад нутгийн нэг охин түүн дээр ирж түлшээ цэнэглэхэд нь тос болно. Томас галуунуудаа дагуулад эргээд нисэх үед түнд тусалсан охин бичлэгийг нь хийгээд интернетэд байрлуулснаар тэр даруй олонний анхаарал төртөж эхэллээ. Маш олон хүмүүс Томас болон галуунуудын талаар ярьж байв. Нэгэн сэтгүүлч Кристиантай холбогдож энэ талаар асуухад Томасыг 9 мэнд зөв чиглэлд явж байгааг мэдсэн Кристиан Бьорн хоёр бөөнхөөр болцгооно. Харин байгаль орчны цагдаа нар Томасын олонний анхааралд орсныг нь ашиглаж замаас нь барих гэж түүнийг мөрдөж эхлэв. Томас хүүч замаасаа гарахгүй зөв чиглэлд явж соргог сэрэмжтэй байсны хүчинд байгаль орчны цагдаа нарт огтхонч баригдахгүйгээр шууд л галуунуудаа дагуулсаар тэнгэрт хөөрөн зогтааж чадлаа. Томас хүү аглаг ойг дээрээс нь харж өндөр уулсын дээгүүр нисэж уран зураг шиг олон нуур байгалийн үцэглэн харан явсаар Томас 14 жил наслахтаа хэзээ ч юм гайхалтай зүйлсийг харна гэж төсөөлж байсангүй. Тэр үнэхээр их эрхчлөөг мэдэрнэ. Томас аврууга мессеж илгээж тэр Франц хүртэл нисэх гэж байгаагаа дурдав. Энэ нь мянгаас олон километр газрыг туулна гэсэн үг. Улмар ээж нь шууд л уураа гаргаж багтарч эхлэх бөгөөд Кристиан газрын зураг харж байгаад Томас нэг л хазаах юм бол задгай далай дунах эрсдэлтэй нөхцөлд байгааг ойлгов. Кристиан Пола хоёр хүүгээ өрөвдөөд хямарч эхлэхэд Бьорн
Тэр чаднаа Томас үнэхээр гайхамшигтай хүүхэд гэж тэднийг тайвшруулахыг хичээнэ. Удалгүй Томас жинхэнэ сорилттойгоо тулгарч маш цузаан хар үүлээр бүрхэгдсэн аянга цахилгаантай ширүүн бороог туулахасуур замгүй болов. Аянга захилж хар үйл тэднийг бүрхэх үед Томас өөрийгөө ийм байгалийн үзэгдлийн хажууд үнэхээр бяцхан гэдгийг ойлгоно. Түүний хэврэг агаарын галайдер хэзээ-мэдгүй салах гэж байгаа юм шиг салганаж галуунууд ч агарын урсгалд хэмнэлээ алдан шидэгдэж байлаа. Далайн шуурга ширүүн байсан ч Томас хүү орилж галуунуудаа зөргижуулан эгнийг нь хадгалж байсан бөгөөд харанхуй шуурган дунд дээшээ харах үедээ амьдралын гэрлээ олж харав. Байгальтай тэнцвэргүй тулаан хийсэн Томас шууд л үүлэн цорхог чиглэж догтуухан тэнгэрт хөөрч чадна. Томас хамгийн түрүүнд эргэж хараад айцтай нүдээр галуунуудаа хүлээхэд удалгүй хар цэгүүд тодорч түүний галуунууд эсэн мэнд гарч ирцгээв. Томас шууд л шуудаа тоолоод Акко дутуу байгааг анзаарч түүний нэрийг нь зогсолтгүй дуудаж бараг л үнэнтэй эвлэрэх гэж байтал бяцхан хар цэг тодорч Акко түүн дээр нисэж ирнэ. Тайвширсан Томас аяархан Акког өөртөө авч энгэртээ хийж амрав. Тэнгэрт Томас нар болон үүлийг өөрийн шуудын хамтаар ширтэн ниссээр хураа газарт хүрэхэд түүнийг хараад таньсан хүмүүс гараа даллаж зургийг нь авч байлаа. Томас Европын олон өнгийн уус мал мэт байгалыг дээрээс нь харж явсаар түүний доор олон тариан талбайнууд жаргах нарны гэрэлд дэндүү үтсгэлэнтэй харагдана. Энэ үед Поло Бьорн Кристиан 3 түүний араас зогсолтгүй явж байв. Томасыг бууж түлшээ дүүргэх болгонд маш олон хүмүүс түүнтэй хамт зураг татуулж түүнд тусалж ус хоолоор хангана. Томас ч замаа үргэлжлүүлж зөвхөн урагшилсаар эцэст нь Бьорны гэрт хүрч чадсан ба шингэний дутагдлаас болж тэр маш их туйлдсан байсан болохоор эмнэлэг твтэж аяллаа зогсоохоос өөр аргагүй боллоо. Томас ирээд хамгийн түрүүнд асуусан зүйл нь галуунууд зүгээр үү гэх үгс байв. Кристиан түүнд галуунууд нь зүгээр гэж хэлээд мөн аялал нь энд хүрээд дуусаж байгааг хэлнэ. Мөн тэдний аялал анханасаа хууль бус байсан болохоор галуунуудын далавчийг нь тайрах гэж байгааг хэллээ. Энэ нь тэднийг огтхон ч өвдөхгүй ч гэлээ шууд үлдсэн насаа хүний хяналтанд өнгөрөөнө гэсэн үг. Томас аавда эн чин тэгээд таны шийдэл үү? Замын голд зогсох гэж үү? Бид маш их хөдөлмөрлсөн шүү дээ гэж хэлээд хүү харцаа бууруулна. Кристиан маш их хямралтай байх бөгөөд тэр бараг л хүүгээ алдах шахсан. Иймд тэр Полод хандаж хүүгээ гэрлүүн буцаах шийдвэр гаргав. Тэртээ Томас маш олон өдрийн хичээлээ дасалчихсан байсан тул энэ нь түүнд зөв шийдвэр гэж санагдана. Маргааш нь тэнгэрт Томас галуунуудынхаа хамт нисж байх бөгөөд энэ удаад Поло хүүдээ тус болсон ажээ. Яг гэвэл тэр хүүгээ ямар зөв хүн болж өөрчлөгдөж байгааг нь нүдэрээ харсан болохоор түүний хүслийг эцсэх хүртэл дэмжихээр шийдсэн байна. Энд тэндгүй Томас хүүгийн мэдээлэл цацагдаж зурагтаар аав хүү хоёрын ховорцсон шувууны төрлийг аврах аялал гэж гарснаар хүмүүс бүрчлүү Томасыг дэмжиж эхлэв. Тэр ч бүхэл аврах том тариан талбайг засаад "Чи гайхалтай Томас" гэж асар томоор бичиж түүнийг дэмжинэ. Улсын өнцөг булан бүрийн хүүхдүүдийн нүдэнд Томас жинхэнэ баатар нь болсон байх ба ээж нь ч хүүгээрээ бахархсаар. Томас хүү аяллахаа сүүлийн хэсэгт ирэх үед агарын галайдраа унтрааж шуудтайгаа хамт зүгээр л агаар төвн нисэх гэдгийг утгаар нь мэдэрнэ. Цэнхэр тэнгэр болон далай яг л залгаа мэт түүнд санагдав. Түүний аяллаа сүүлийн цэгт маш олон шүтэн бишрэгчд нь бас сэтгүүлчд цугласан байх бөгөөд Томас тэнд зогсолгүй шууд нь өндөгнөөсөө гарч өссөн тэр газарт газардна. Түүнийг аав ээж нь халуун дулаанаар тэрвэрч нулимс дүүрэн угтаад аав хүү хоёр эцсийн эцэст ийхүү зорилгоо биелүүлж чадлаа. Гэвч музейн захирал зурагтаар Кристианыг ямар ч судалгаагүй утгагүй зүйл хийсэн гэж буруутгаж хэрвээ галуунууд ирэх жил энэ замаар явахгүй бол тэд зүгээр л хүн дагахаар бэлтгэгдсэн шуудал болж үлдэнэ гэж ярьж байв. 6 сарын дараа Томас гэр бүлийнхэнтэйгээ бас Бьорнтэй шуудаа хүлээн сууж байлаа. Тэд хэдэн өдөр хүлээсэн ч шууд нь ирсэнгүй. Томас өөрийгөө бүтлгүүцсэн гэж бодож байтал алсаас түүний галуунууд нисэн ирж байгааг нь харагдах бөгөөд Томас "Акко би энд байна" гэсээр тэднийг ухтан гүйснээр кино төгсдөг.